Үжимийн төргийн үзэгчтэй Cheers and Talk нэвтрүүлгийн маань ээлжид нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Шинэ дугаар маань Grand Wine Showroom Shop-оос та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр өнөөдрийн зочноор залуу жүжигчин Болд Эрдэнэ хүрэлцэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн амьдарч байна уу? За. Нэвтрүүлэг маань Cheers and Talk гэдэг нэртэй болохоор хоёлаа вайна гоё тулгаад тэгээд ярьцгаа эхлүүлэх байна. Тэгээ. Cheers. За, урилга хүлээн авсан баярлалаа. Ирсэн баярлалаа. За, ойрд жүжигт орсон гэсэн нууц биш бол ямар жүжигт орж байгаа? За яг бас ойрдоо л ер нь бол гайч байхгүй, гавьяач байхгүй юм амьдэрч байна. Тэгээд саяхан нас яг жүжигчний мэргэжлэрийг төгснөөс шаа одоо театрт ажиллаж үзэж байна. Нэг сүүлийн 1 сар. Ямар театр? Хүүхэд залуучууд театр гэдэг. Тэгээд саяхан бас шинээр баригдсан. Тайз орчин. Тэгээд тэнд дандаа шинэ хамт олонтоос ороод ажиллаж байгаа. Тэгээ одоо манай театр Ромео Жулиет ажиж тавьсан. Нөгөө нэг хилчингийн тэндээ болсон юм уу? Тэн дээр явж байна. Одоо би ямарчсан студент тэгээд явж байна. Ромео Жулиет жүжигэнд орж байгаа юм уу? Тий. Ямар дүрд орж? Одоохондоо бэлтгэл байна. Тийм үү? Студент чи хэдэн жил болдог вүлээ? За би бол нэг 2-3 сар. Чи чинь жүжигчмэр мэргэжлэр хизээ төгслөө? 22 оног төгссөн шүү дээ. Аль сургууль? Соёл урлагийн сар. Тийм үү? Тий. Тэгээ ерөнхий би ч бас 6 жил сурсан. Кино урлагийн дэд сургуульд 2 жил сураад тэгээ Свист сүүлд ороод. Тэгээ дундуур нь зөндөө кино, контент. Тийм тэгж явж байгаад нэг хичээлээ салгардуулаад гэх юм. Тэгээд 6 жил сурсан. Батус. Одоо тэгээд театрыг ер нь сонгож байгаа гэсэн хүмүүс л одоо театр руу орж ийн гэхээр ч хажуугаар нь ер нь баг дэлгэцсэн юм. Тийм айгүй ер нь завгүй болчтой юм байна. Тэгээ өмнөх чаавны урилтан дээр яг цаанаас ингээл тоглолттой уур гарчин гот яаж болохгүй. Дуудлага нуугаад. Тийм. Тэгэл одоо 100 бол амарна. Тэгээ 100 яг амарх үеэрэл жоохон киногоо нааваа болгоол. За. Тэгвэл одоо чи тавгаа юу чи? Би дэжгүй ажиллая гэж тэр чи. Одоо энийгээ игээл явж. Чамд ийм самбар бэлдсэн байгаа. Тэгээ энэ дотор асуултууд байгаа. Чи тэгэхээр өөрөө хуулаад өөрөө асуултаа уншаад өөрөө хариулна гэсэн. За. Өөрөө хуулаад аа. Тийм. Эндээс нь ингээд угаасаа гогцоогийн татаа юм. Бүхий л мэдрэмжүүд уусан алга болоход ганцхан түүний л мэдрэмж хിവэрэ үлдсэн. Хизээч хуучиршгүй амт. Жинхэнэ Франц Дарс. Бартон and Gestier. B&G. Чи тэг ингээд бас үзэгчд рүүгээ харуулдаг шүү дээ. За. Эхний ингээд эндээс нь болж ямар их наацсан бэ чи? Харагдахгүй гэдэгсэн юм аа. Харагдаад шүү дээ. Харагдахгүй юм шиг байна. За. Миний анхны ажил гэдэг асуулт шүү дээ. Миний асуух асуултууд ихтэй нэрээ ойр татас хүн юм асуух юм шүү дээ. За би 12 дугаар ангид байхдаа нэг загварын агентлаг тавьдагсан. Тэгээд загварын шоу байсан. Цумсууд алхаад. Тэрэн дээр яг миний яг анхны ажил тэгээд анхны цалин мөнгө аваад мөнгө гэж нэг юм хөө. Анхны ажил модель байсан юм. Тийм модель байсан. Анхны цалин хэд байсан? За тэр чинь 380 мянга байлаа. Бас хөө. Тэгээ гарааны гэл авчихсан санагдчих. Юу авч ирсэн? Ангаараа. За мэдээж нэгт бол би шууд фүүз авсан. Тэгэл дууссан шүү дээ. Фүүзэнд хөрлөө яалаад тэгчихэ. Нэг фүүзэнд хүрэх гээл тэгэл. Тэгээд яг тэр оройн бол
гэрлүүгээ нэг юм хідэн хүнс бэр орчихсон. Ээжтэй. Гэтэ хідэн ч явах хөдөө зөөрөө талхсуул байсан. Торт өрөн бол талхсуул байлаа орчихсон. Яа дараа яасан. За. Просто ямын сайд каа. Чи юу н хоол хийдэг үү гэртээ? За дураа өрхөр л хий. Нэг тийм хийх одоо хүчээр нөхцөл бүрдүүл. Тэгээд босоо эргэжтэйчүүд чинь тэгэл нэг хийхгүй байж уучаад нэг хийхээрээ хоолыг хэрэглээд шүү дээ. За би миний тамын сайн яадаг бол банштай цаахаа. Тэгэл туртаа бол. Туртаа. Насавчаа гэсэн. Би өөрөөс асуудаг зөө. Болтой чиний туртаа юу вэ гэж дотор бодлороо асуугат би өөрөө нэг би юм сонголт ихтэй гэж. Яа. Хоол хамгийн амархан надад л муугаа ясан гэхгүй. Ээжийн соол гээл чирээгээ болохгүй гот. Тэг борцтой хоол гээл чир бас болохгүй. За борцтой хоол юм. Тэг махан борц. Бол ямар ч хоол юм байна. Тэг миний хамгийн дуртай бол бааштай цайл юм байна лөө. За. Би яг одоо хин талхарч байгаа бай. Тэг хинди. За миний хувьд за мэдээж би бол ээжтэй талархаж байгаа. Ээжтэй талархаж байгаа. Энэ бол өөр ер нь ойлгомжтой зүйл. Яг үнэхээр жоохон талархахгүй байж магадгүй хүн би өөртөө талархаж байгаа. Яг л сүүлийн нэг 5-6 сар байна уу да. Өнгөрөөснөө харахаар өөртөө амар баярлаа гэж хэлж байгаа. Яг л айгүй нэг тийм сэтгэл санааны хувьд гэсэн нэг таагүй зүйлсүүдтэй авчирсан. Уналттай байсан. Тийм уналттай үе байсан. Өөрийгөө бас ямар хүн гэдгийг ерөнхий анзаарсан. Сая өвлүүд ялангуяа. Тэгээд мэрэгжлийн талаар одоо илүү өөр талаас нь хардаг боллоо. Тэг өмнө нэрээ бас өөрөөр хамтж ажилладаг байсан юм байна. Тэг өөртөө талархаж байгаа. Тэг өөртөө талархаж байгаа гэдэг маань зүгээр талархал биш зүгээр өөрийгөө ойлгож байгаа. Бүхнийг даван туусан доо. Тий. Зөвхөн угаасаа хүмүүсийн нэг тийм үе байд юм шүү те. Яг нэг уналтын үе. Тий. Тэгээд миний бас хувь хүнтэй маань мэрэгжил хаяа зөрчөөд идэв. Тэрнээс болсон баг. Яг л ингээл манай мэрэгжил хин тэнд баг ойлгочих. Би одоо энэ дуу зал те чөлөөтэй хацтай ингээд чөлөөтэй байх хэрэгтэй ч юм уу те. Заах дараа юу чиний тэр тэгвэл мань болтоо болохоор жоох юм хомигдмал те. Тэгэл уусыг энэ анзаардаг кинонд очих дөө чи сүсийг төгссөн юм чамд тэгж бодоогүй шүү дээ. Байх тийм. Тэгэл зарим өөр жүжигчдээ харахаар ингээл киноны судалгаанаар ингээл тамбилж явах та ч юм уу те. Энд найруулагч нартаа ингээл уах тгий ингээ тэрийг үзнэ та ингээ дараагийн кино ч ингэх юм гэх амар сэргэлээ харагдал би бүр надад гэхдээ бас тийм хүн жоохон юу санагдав юм. Би тэгтээ тэгж боддتي. Одоо нэг араа бодож байгаа ч гэсэн санагдаж байгаа юм шиг мэдгүй. Одоо бид нар бас яг ийм тэр одоо сэргэлэн тэр чөлөөтэй байхаас өөр аргагүй байдал бас хүрсэн байх гэж би бодоод тийм. Тэгээ би өнгөрсөн хоёлаа чи хизээлээ өнгөрсөн 100 нэг зураг авалтанд орсон шүү дээ. Надад чи яг тийм санагдчихсан байхгүй тэр үед амар сэргэлэн ингээл ахаа ихчээ яхаар гэрэн тэгэхээр ингээл тэгээ шууд за зургандаа ор гэхэд би бүр ингээл нэг зураг авалтанд ордог болохоор амар ичиж бичсэн чи бүр ингээл бүх позыг аваад тэнд амар юм нүүрэмгий суугаадсан шүү дээ. Тэгээ би чамд бас бодож байсан. Пөөх ингээд жүжигчэн мэрэгжил ингээд сонгоод ингээд хүмүүстэй ажиллаад тэгэхээр ингээд ийм нээлттэй болд юм байна да гэж бодчихсон. Тэрнээс чи бас бүр багтаа бол амар их юм хийсэн шүү дээ. Үүндээ гадуурч тийм. Яг мэрэгчлэр ажиллахгүй байх үедээ. Тэр ер нь бүх миний лаг одоо ингээд тэгвэл харж байгаагаар бараг л ихэнх нь ийм доторгошоо байд юм мөртлөө яалтчгүй ингээд. Тийм тэгээд бас нөө давхар балгаж байгаа юм бисээ театрт орсон тэгээд энэ театрт зүгээр ороогүй өөрийгөө хажуугаар нь ус театрт ихэнх хүмүүс орж хөгжих гэж
задлах гэж ус ордог. Мгм. Тий. Тэгээ өөрийгөө ямарчсан. Би зохио хийж орсон. Тэг яваа явандаа сайхан болно л гэж. За амжилт. За дараагийн хавч. Яа. За болтог юу жилэгтэй болдог вэ? Шууд өөрөө ойлгосноор л За энэ сүүл тариулах уу? За тийм. За болтогийн дотны харилцаа гэж байна. Relationship status. Яг одоо. За одоо тэгэл ерөнхий хувийнтэйгээ л байж ин да. Тэгээ single ингэж бодож хариулаад ахаар чинь амар тийм эргэлзээтэй болчихж байгаа байхгүй. Аа тийм. Тэнд одоо хитэн жоох өгөлч үсэ. Би аюу боддог л доос. Боддог болдоо гэж. Юу гэсэн үг? Угаас тодорхойгүй биш юм. Тодорхой биш юм. За дараагийн асуулт тавь. Уран бүтээлд хамтран тоглож байсан эмэгтэйгээ крашч байсан уу? Тийм ээ. Крашчсан. Энэ болохоор манай киноныхон бажгаагч хитэн Батцэг гэдэг ч байгаа. Тэгээд яг тухайн үед кинон дээр бол би яг партнеролж бол тоглож байгаа. Киноны продюсер ихч байсан дээ өөрөө нэг дүр дээр орж исэн гэж байсан. Тэгээд би зүгээр энэ хичи юунд орсон бэ гэхээр харилцаанд гэд надтай харилцаж байгаа. Болсон юм уу? Тий, хүнтэй харилцаж байгаа. Хүмүүс нөө хайрын ирэлттэй киногоор нь мэдэх баг. Хайрын ирэлт дээр нэг эмэгтэйчүүдийн кинонууд байдаг шүү дээ. Тий. Тэгээ дуу оруулагч ихч бас. Айгүй нэг юм хоолойн сонсоод бүр гэдэг л хоолой. Тэгээд би яг тухайд оюутан байсан ингээл надтай нэг чинь ингээл өөд сараад ярьчаа сонсч би бүр юм өөрөө юм хойлоодын жүжигчин нэр яг юм мэдэмж асахгүй. Юу надтай яг тэгэж л ярьцсан. Үеийнхаа тийм крашлжсэн хүн баггүй. Биштэй юу очсон хэлчихье заяа. За тэрэн дээр болохоор би яг партнеролж байгаагүй. Гэтэ бас яг тухайн үеийн киноны групп тундаа тэгж явж байгаа бас партнерлоход болцсон. Тэгээс би анх бол тэр юм туслахаар явжсан. Харин алтанд. Миний тэр хүн болохоор яг гол дүрийн ах эмэгтэй байсан. Тэгээд тэр хүний крашсан гэхээсээ илүү зөв тэр хүн энэ анхаарлыг татсан гэх юм. Анхаарлыг татсан зүйл нь болохоор миний эргэн тойронд байсан хүмүүс. Наавс солоорой. Нэг найз маань ч юм уу те манай найруулагч ерөнхий найруулагч маань хүртэлтэй наахын шамаг зээжлэхгүй зайлг шүү. Яар ээ. Гэт хэлчихгүй тэр хүн энэ анхаарлыг бүр татсан баг. Тэгээ харахаар ерөөсөө намайг зээжлэхгүй зайлгах хүн шиг харагдахгүй байгаа. Тэгээд одоо ямар нэг гүйцэтгэл болоо бол те. Тэгвэл нь штэ хамт тоглож исэн одоо партнерууд дундаас чинь хамгийн гоё. За яг энэ партнер л надтай байсан болохоор тэр дүр маань гоё гарсан гэх юм уу? Тэр кино айгу тийм гоё дурсамжтай үлдсэн гэдгсэн тийм партнер байгаа юу? Баа. За энийг бол хэлж болно шүү дээ. Ямар киноны? За манай найз ундрал гэдэг байна. Ундралтай бас нэг кино гэлтгүй олон кинонд партнерсэн. Тэгээ тэрэн дээр ялч битээрээ ингэж ярихгүйгээр хоорондоо хоёул ингэж хийхгүйгээр бас тэг ингэ камер явж хахад ойлголцоод идэгсэн. За ундрал ингэх гээд энэ да. За ингэ чигэнгүүтэйг ундрал намайг тэгчихсэн юм үзсэн чи байт юм үү. Тий. Тэгэл дараа нь тэрийг үзэнгүүт шүү камерт харагдсан байна тэ ойлынх нь ингэ гээл. Тэр үед зөөр партнерлж чинь гэж ойлгосон. Тэгвэл партнерлахыг хүсдэг жүжигчин эмэгтэй эрэгтэй. За эрэгтэйг үед би одоо дахиад нэг удаа болдортой хахтай байж.
Болдер тахтай өмнө нь ямар кинонд үзсэн? Мөн болдер тахтай чинь ер нь юу вэ? Эрдэнэс төвлөрийн ямарсан Гокийн тухайн кино үзсэн. Тэн дээр болдер тах миний яг аавын дүр тоглосон. Болд эрдэн. Тий. Тэгээд тэр үед би зөв болдер тахыг анзаарсан нэг. Яг тэр үед юм бас удаан ажиллаж чадаагүй маа. Болдер тах юм 90 очин байсан. Тэгээд яг юм жоох юм тухтай ажиллаж амжаагүй гэх юм. Тэгээд хальтхан яг тэр ажиллахад бол яг юм гоё юм надад ярьж гацж байгаа юм шиг тий. Гоё юм хэлээд өгчихгүй ч байгаа юм шиг. Би юм гоё түүхээ өөр тохиолдсон түүхээ хүртэл асуугаагүй байхад ярьчдаг юм шиг тийм усын юм ярьдаг л ах байсан. Тэгээд надад амар тэр бахархаас гоё байсан. Тэгээд би дахиад болдортой хахтай ажиллаж гоё удаан ажилламаар. Яг нэг юм партнерлоо ч юм уу тий. Эмгтэй жүжигч. Бодож байгаагүй юм уу? Бодож ийсэн. Тэг яа хэлэхгүй. За би бол тэгтээ тэгж бодож ийсэн. Энэ бодолж анх тийм удаан л өрн бодож ийсэн. Дээр үес. Хоёул адилхан мэргэжилтэй шүү дээ. Тэгээд би за санч адилхан мэргэжилтэй хүмүүс өндөө нэг өдөр кинон таарна гэж бол чам бодож ийсэн. Тэгээ хоёлоо таарчсан тий. Таарсан. Тэгээд Таанч болоог. тий. Тэгээ би бас тэгж бодсон. Дараа нь гоё тааруул тэр үе ч гэсэн таарад ингээл хоёлоо өсөө за хоёлоо оруулах гоё юм байна гэж бодсон шүү дээ. Ийм кино биш гэж би бодсон. Гоё кино юу л гэж бодсон. Тэр арай л зовлонтой кинос тий. Тий. Одоо чивтэрийг ойлж майл бассан ч юм тий. Жохон чамаг бол жоохон муу талаас, шарнигдсан талаас нь харагдаж байна тий. Намаа жоохон зовцсон талаас нь харагдах тий. Тэгээ яг тийм кино байж басан ч гэсэн нэг гоё тий жигнэсээ ур чадвар гарахаар тийм байвал гэж бас би бодсон. Би цаанаа л нэг юм нандаа. Тий. Гэж бодсон. За гадаад тий. Гадаад краш юм уу? Үгүй хамт тоглохыг хүсдэг гэж үжигч юм. Солонгосчуудад ч атаархдаг. Гэлээр гоё одоо К-драмануудыг үзэн штэ. Тэнгүүд ингээд одоо Монголд гэх юм бол за яг миний үеийн эмэгтэй жүжигчид, чиний үеийн эрэгтэй жүжигчид гэхэд айгүй ховор байд юм билээ штэ. Тийм үү. Тий. Тэнгүүд за эсвэл ингээд айгүй олон кинонд тоглолцсон хүмүүстэй бүр ингээд хүмүүс хараад энэ тоглож байгаа юм байна гэж жоохон заримынхан жүжиглэх чадварыг бүр ингээд уншсан байдаг ч юм уу. Тэнгүүд солонгос чинь жил болгон бүр хит хитэн ингээл гой тэгээ залуу жүжигчид гарч ирээл. Тэнгүүд одоо дараагийн хэрэг би солонгос жүжигч юм байсан бол за дараа нь Ким Сохиндөө тоглондоо, Пак Сошиндөө тоглондоо тэрнтэй тааруул гэл. Тэгээ таарах хамтрал болгоно нь аюу шинэлэг. Монгол болохоор айгу ховор санагцсан. Гадаадас яг одоо нэрийн нэрс орж ирэхгүй байна. Бүхий л мэдрэмжүүд уусан алга болоход ганцхан түүний л мэдрэмж хിവэрэ үлдсэн. Хизээч хуучиршгүй амт. Жинхэнэ Франц Дарс. Бартон Ангестиер. B&G. За дараагийн асуулт руу. Гэдэг шүү дээ. За хайр эсвэл карьер юм ээ. Яг одоо шүү дээ. Яг одоо чиний байгаа. Хайр. Тийм үү? Тийм карьер тэр болгоно асуудал шүү дээ. Карьер бол нэг юу гэж бодож байна. Хүн өөр ямар хаштаад нэг ажиллагаа уу шаарддаг. Хайр дээр бол өстэй нэг юм өөрөө нэг юм суулж байгаа л нэг жоох юм барилах шиг бас нэг юм бас жоохон юу ажиллана. Дотор ажил. Наа чи хөнгөн л би хариулаасаа гэж бодсон л доо нэг амар хайр карьер гэлэнгүүт карьераа боддог ч юм уу тийм талаасаа биш. Одоо дараа чи хэдэн жилийн дараа ч юм уу ярьслага үзэхэд ингээд энэ үед би уусаа карьер сонгож ирсэн. Одоо бол өөр ч юм гэр бүлтэй болсон гэж байгаа л тий. Тэр талаасаа л.
Хайр. За. Айгу их бодож хариулсанд баярлалаа. Тэр бодож бодлоо хийсэн шүү дээ. За тэгвэл саний яг сүүлийн асуултан дээр чиний яг type чинь ямар type байдаг? Тэ сонирхдаг type. Надад type байхгүй. Зүгээр л тухайн үедээ л таалагдаад бичдэг. Ерөөсөө тийм хүмүүс шиг ийм гэсэн байхгүй. Одоо хэмжээгийн жижиг хэсэг томсгох. Өргөсөх нэгсэх тийм type байж байгаа. Тэгэл тухайн миний type ямар вэ? Чи тэр дурлагтай юу? Тэ нөгөө нэг одоо тухайн үедээ болсон юмыг ч юм уу чи яг одоо ингээ ойлгож байгаа штэ зарим зүйлсийг ингээ за энийг би энэ насандаа л ойлгох байсан байх гэж боддог уу эсвэл ингээ би ямар орой энийг ойлгочихвоо гэж боддог уу? Яг тэр тал дээр бол би гэхдээ яг бүр одоо яг л зүг явж байгаа ч юм. Би яг үзэхтэй юм үзээ. Тэг ингэ явж байгаа ч юм. Би тэг бодоход уу? Тий. Тэг би юу н одоо нэг тийм болцсон бэлээ яг. Одоо яг юу тохиолж байна. Энэ тохиолж байгаа юмнууд маань яг л ийм яг л цаг хугацааны юм цаанаасаа яг харуулдаг юм шиг тий. Одоо хин ховж ивийг сонсох хэрэгтэй өнгө сонсцсон гут би яг зүг саяг сонсох үедээ сонссон юм шиг яг надад хэрэгтэй юмыг би сонссон юм шиг тий. Хов биш үү зүгээр юм одоо надад хэрэгтэй мэдээлч юм уу тий шинэ ажилд ороод ч юм уу тий. Одоо хинээс асууж мэдхийн оронд би зүгээр ингэж коридороор суух гэж алхаж явж байгаас мэдчих юм уу тий. Энэ мэн дээр бол би шууд тэгж боддог. Навтал яа сони ингэж цаанаас ингэж гэдэг юм бол тий. Гэл яг харьц хүмүүс ингэж цаанаас гэдгийг гаргаж өгөөл ингээл. Тэгээ энэ би бол энэ хэмлэлээ бол алдахгүй явуучвал сайн л гэж бодож байгаа. Одоо өмнөх бүр 10 жилийн өмнөхөөс яг бодонгот яг тухай хэмлэлээрээ л явцсан байгаа. Алдах юмудаа алдсан. Тэгэл алдах юмудаар алдсан юмудаар харамсаж байгаа. Тэгэл яг тийм надаа яг юм одоо би яг өсвөр үеийнхээ үе дээр би ингээ гадаад өнгөрөөч байгаа шүү дээ. Тэнгүүд яг одоо ирээл нэг 2 3 жилдээ ингээд би тэрвээ байгаагүй энд байсан бүх үеэ би одоо ингээд технээс нь үзэж байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Ингээл одоо нөхөрлөж байгаа хүмүүсээ буруу таньдаг ч юм уу тэр мэрийг ангууд надаа яа гэж яг юм бүр дараа нь одоо 18 17 16 таа мэдрэгстэй юм а одоо мэдрээд тахтай яхтай гэдэг жоохон мэдээдий. Тийм наад чиний талаар гэж бодож исэн одоо цаачаа ингээл те. Энд ирээд эдээсч байгаа болов яаж байгаа бол ингэж бол энэ кино хийдэг хүмүүсийн те харилцааг мэдээж хандлагыг найруулагч зөвлөж шахнар махнар те тэмүүд л яа энийг үжин яаж хүлээж авч байгаа бол те. Тийм хүн бас боддог байсан. Үй гэхдээ гайгүй шүү дээ. Ер нь заавал тэнд одоо гадаад сурлаа гэл тэнд амир юм ингээл дахин шүтүүлээл сурдаг гэсэн үг биш шүү дээ. Бүр энээс илүү баг тэ илүү зүйлийг үзэл одоо энд надад би тэнд сурдаг байхад энд сурдаг хүүхдүүдэд би амар хатаархдаг байсан байхгүй. Яа тэгвэл ингээд ядаж өглөө ирээл за даалгавар хийсэн үү гэл ярихад монголоор ярьчихна. Тэгээ тэнд болохоор ингээд даалгавраа хийсэн ямар даалгавар өгсөн гэж асууж чинь юу гэж хэлдэг бол гэж бүр бодоо эхний курс мөрчтэй тэгж байгаа шүү. Тэгэхээр амар тэр талаасаа ингээд бүр тэр чигтээ бие даачдаг байхгүй. Тэнгүүд давхар ингээд за хилээ яаж сурах гэж идэл давхар мэрэгчлээ сурах болчихж байгаа шүү. Тэнгүүд би ингээд одоо зарим үе дээр нэг одоо манад ийм Испанид нэг алдартай жүжигчд бүр ингээд хөшөрснийхаа дараа ирж бидэрт ийм туршлагаас хуваалцдаг тийм багш нар байдаг байхгүй. Тэнгүүд эхний курстэй тэд ингээд орж ирэнгүүт ингээд нөгөө хүүхдүүд нь бүгдээрээ таниал гэл тэгж хэлээс тэнгүүдээ ингээд юм ярьж эхлэнгүү зарим нь өөлж мөлөг юу ч ойлгохгүй. Тэгэл гоё юм ярьж байгаа хта гэж бодогдчих. Тэнгүүд Монголд ч гэсэн одоо сургууль багш нар нь аюу гоё юм хэрэгтэй юм заадаг хта тэрийг би ингээд одоо мэдгүй л өнгөрч байгаа хта гэдэг юм аюух байсан. Тэгэл гоё духта гэж боддог байсан байхгүй. Тэнгүүд энд ирэнгүүт би угаасаа ирсэн шилтгааны нэг Монгол уран бүтээлээр цангаад ирж байгаа шүү дээ. Гэтэ яалтчгүй бас тийм яалтч бас тийм хүмүүсээс болж бас ясаа тийм үдээсэн. Тийм мэдлэлээр ажилламаар байж тэгээд бас нэг жижиг хүний нэг юм юу биш хүнс биш те. Ямар ч юм төд дээр ингээ ажиллана гэдэг юм биш те. Сургуульд нь заасан. За би яг тийм ямар шүү харагддаг жишээ болох юм одоо нэг харин дэжл хүн л усаа ингээд бусдаас харьцуул шүү дээ. Одоо яг
Ахмад жүжигчтэй ч юм те. Яг ингээл тэр жүжигчний талаар бодонгот энэ чи ямар реклам гэж. Өс реклам болж байгаа юм шүү дээ. Чи яаж ингэж явчих юм те. Бэлэн жүжигч юм бодонгот. Тэг шууд ингээд тэр хүнийг бодонгот шууд толгоотор юм хөнлөмж нь ингээд хуваарлагдаад гараад ирчихсэн юм. 70%, 80%, 90%, 100% ч юм уу те ингээд. Тэгвэл тэгэхээр хүн яг хараад яаж юм хөнлөмж гаргахын тулд ямар системээр яаж ухаж ч юм те. Тэг тэр бол би бас юу жоохон л яадаг. Бидэрт бас яг юм сошиалын үед төрсэн гэж байгаа шүү дээ. Одоо юм гоё дээр үе төрсэн бол гоё юм рекламны яг санал рекламны санал орж ирэх юм байна. Одоо болохоор рил хийгээд өгөөч, стори хийгээд өгөөч гэдэг болсон тийм. Өөрөөсөө баг реклам хийдэг болсон болохоор дээр үе рекламнууд бас л гоё байсан шүү дээ. Клип милип чанартай зохиолтой ч юм ямар ч нэг учиртай л гэдэг гэсэн. Одоо тэгээ баг дуучид дээр үед гаргасан дугаар л дахиж мэгслэл дуулаад идэв штэ. Тэгэд хийж бодохоор тэгвэл хоёулаа ч бас юм дундын үе одоо. Одоо магадгүй би арай 2000-аас хойш байсан бол надад рил мил хийх амар юм гоё зүйл юм шиг санагдав баг. Тэгвэл надад яг юм рил мил юм хүмүүс хөнгөн санагдаад байна. Тэгээд контент метод болчихгоодыг киноны салбартаа бас ингэж гэж тааж. Одоо киноны санал бүр өөрөө стори рилтэйгээ ирдэг болсон юм л шүү дээ. За чи тэгээ тий одоо энэ кинонд орохдоо чи мэдээж маркетинг ингээ давхар ингээ хариуцаад явна шүү гэдэг талаасаа за чи ингээд энийг одоо сторид гэдэм үү те дундуур нь ингээд рил хийдэм үү ийм байдлаар хүмүүст хүргэн шүү. Дараа нь кино театрт гарч явах явцад тгий шүү гэдэг тийм болсон юм л шүү. Тэг наач нэгт надад жоо юу санагдаж байгаа. Би бас наадад тэр чинь би айгуу тийм кино тоглохоор тэр киногоо тоглоод тэ дүрээ тэжээл өнгөрөх хүсдэг байхгүй. Жигаар ингээл цаа барьж авал. Саманахан тийм мэгэн. Гэ тэр юу ярмааргүй. Цаанаасаа яалч өдр хүмүүсийн сонголт нь тийм байхаар миний бүрэн заримд дургуурдаг гэсэн. Маркетинга бодож дүрээ сонгоод байгаа байхгүй. Тэгэхээр за би тэгтээ үнэхээр бас хоёр бүгд за 2005 оны төсөл тоохгүй тийм. Явчихна. Яалчгүй яг юм яг тийм дунднаа болохоор яг юм аль үеийн өвцсөн те болохоор юм жоохон сүүлийн кинонууд яг ялангуяа бүр тийм болцсон бил. За маркетинга энэ хүнээр энэ инфлюенсерээр авалж явуулна. За тэгэхээр одоо нэг ийм юу хэрэгтэй нэг мэрэгжлийн жүжигч хэрэгтэй гэдэг яг ингэж хэлж авч явдаг болсон тийм. Тэг яг оронгууд за чи мэрэгжлийн хүн чинь чийлэн жүжиглэлтээ авч явна. Энэ хүн бол маркетинг авч байгаа шүү гэдэг тийм болсон юм. Яг одоо тэл нэг мөсөн тэл юу н одоо юм бизнес болол бараг болцсон дээр. Тийм. Бол план ингээд маркетинг энэ кино урлаг гэдгээ худлаа хэлж яваад байх хэрэггүй. Зөвхөн нэгс одоо спорт ч бизнес болсон шүү дээ. Тэгэл тэрэн шиг ингээл урлыг бүр одоо бүрээд бизнес ингээл байна. Чамд тийм тэгвэл би яг хөө тийм тоглохыг хүсдэг дүрмөр гэж юусоо хүмүүсийн асуултыг ойлгодог байхгүй юу? Гэтэ чамаас ямар асуумар санагддаг байхгүй юу? Чамд тийм боддог дүр байдаг уу? байдаг. Ямар дүр? Би яг хинч биш байжгаад хин нэгэн болдог дүр дайм толгой хүсдэг. Одоо жишээ нь гудамжны хүүхэд байж байгаа тий. Одоо айгүй дунд нь айгүй өөрчлөгддөг ч юм уу тий. Тэл дуусахтаа яг хүн гэдэг зүйлийн яг нэг юм эцсийн хэлбэр болоод дуусч байгаа ч. Наа чи яг стартап гэдэг. Чи тэрний тэрийг дараа үзэр гэхгүй. Тэрэн дээр бас тэр юун дээр хүртэл одоо мэдгэхээр одоо зөвхөн тэр нэг дүр дээр биш гадна харагдах байдал нь тий. Би кино эхлэхэд би бүр юм хүн гачин багийг байж байгаа тий. Тэгээ сүлд үс хэзээ яаслал ингээл янз бүр болж молоод. Ноён солиот юм тийм тий ноён солиот төрхүү тий. Яг нэг дүр юм олон байгаад тахгүй ингээл өөрчлөгдөд байдаг. Тийм юм тийм аяа янз харагдах хүсдэг. Тэгээд бас нэг хүсдэг юм болохоор түүхэн кино дүр. Тэгээ би яагаад энэ дээр зөв миний
шар хөдлөөд би яваад байхгүй. Надад зөв манай энэ түүхэн киноны одоо хийж байгаа одоо юмыг харахаар намайг бол тохирохгүй түүхэн киноны юм тохирохгүй царайтай гэж би бол боддог байх гэж боддتي. Тэнгүүт манайхан хүнийг харахтаа энэ хүн ингэж өөрчлөгдөх болов уу, энэ үсийн ингээд нүрийн ингэчүүл ингэж өөрчлөгдөх болов уу гэж хардаг болов шууд ихнийхээ наалтаар одоо яг энэ самбраад шиг наалтаар хардаг болов гэдэг бол харамсалтай байна гэж боддог. Яг бол би одоо ингэ мэдээж хүн ч өөртөө ажиллаж байгаа шүү дээ. Тэнгүүт бусад орны бас хүмүүсийг харангуут дээр үнэхээр тийм биш царайтай хүнийг ч тийм болгоо харуулчаад тах чинь манайд яг наатлаар нь хараад тийм болоо гэж боддог. Шууд л насан жоон тийм байна. Тэ. Өвсөө нэг ч гус үзлээ тэ. Халдсан би ямар харагддаг харж үзлээ тэ. Би халдсан болчингууд би бас ширүүн амьсгаа юм биш тэ. Тэ. За тэгэл драм театрын түүхэн жүжиг мужигтэй урт тустай байхдаа орж үзлээ тэ. За тэ ингэж харагдаж штэ окей гэл. Яг мэдээж би яг тухайн үед ингээл хүмүүс тэр ажил эхлэхийн өмнө бол яг тэр дүрээрээ бол очиж чадахгүй ч яг л ингээл очиж штэ яг энгийн нэрээ. Тэмүүт яг энгийнээрээ байхад нь намайг интэйгээр харж ийн үү. Тэрнээр жоохон шар хөдлөөд идэх. Тийм болохоор би түүхэн кинонд бол хүүгийн дүрч юм тий. Зүгээр тэрнээр жоохон шар хөдлөөд. Фана байгалийн бэлгээр ирч хүчийг мэдэр. Чи тэгвэл зөө өөрийгөө хэр нөхөрсөг гэж боддог вэ? Одоо найзуудтай хэр одоо чиний ингээ айгу унатлын үе байсан гэсэн шүү дээ. Яг найзуудын чинь тийм үе чамд таахад чи тэрийг хэр мэдрээд очиж чаддаг вэ ч юм уу эсвэл яг тийм үеүүд нь хамт юм байж чаддаг уу? Чаддаг уу? Би бас заримдаа суултал болчих гээд идэв. Хэд найз гэдэг үү? Тий. Би бас нөө үгүй гэж хэлж чаддаг юм байлээ. Тэгээд нэг хүмүүс надад зөндөө хүмүүс хэлдэг. Тэгээд уус амар хэцүү. Би танихгүй хүнд ч үгүй хэлэх хэцүү заяа. Яа чи ялангуяа мэдгүй. Тэр хүнд нэг юм яа тийм бол. Тэгээд миний одоо би ингээд нөгөө нэг харилцаануудаа бодно шүү дээ. Одоо эмэгтэй хүний тал дээр ингээд өмнөх харилцсан харилцаануудыг бодонгод ихэнх нь дандаа найзуудтай байсан байхгүй. Тэр нөгөө хүмүүс бүгд надад тэгж хэлдэг байсан. Та хоёр өрхт юм уу? Аха. Та хоёр гомо юм уу? Аха. Гэлтэй зарим манай найзууд дургу болтол нь тэ бүр. Тэгж би ингэж найзуудтайгаа явдаг байсан байхгүй. Тэнгүүт одоо яг ингээд нөгөө найзуудаа харангуут манай найзууд тэгхгүй байна. Чамд оо. Тий. Надад бол яг тэг өөд найз хүнтэй болчлоо. Найз түр байжи гэж чамд санагдаж байгаа. Манай найзууд. Хэлчи. Нэр би яг өөрийгөө өөртөө өмнөхөр харьцуулж бодож байгаа. Яг мэдээж хүн болгоо өөр тийм байх юм бас. Гэхдээ чинь бас нэг юм цаанаа нэг юм мужиглээ шүү дээ. Өчигдээ одоо хүнтэй үрхүүл тэгээд гомо гэж дуулуултлаа найзлаад явахгүй дээ. Жил гэсэн тэр үед насных л байсан баг. Тийм л харин тийм насных. Чи жоохон байсан болохоор эндээ ингээл найзлал яваад идэг. Одоо бол чи ч гэсэн бас тэгэж яаж чадсан. Илүү мэдээж хойлохна байх үед байна. Хин найзуудтайгаа багтаа хамт уулзаар нөгөө өмнөхийнхаа тэ хараагуудлыг харж илүү бүр юм ярьдгүй юм сонсч тэ. Одоо хүн мэдээж найзуудтай байхдаа л хамгийн өөр хөрөөд шүү дээ. Ямар харин шин гаргаж чинь тэрийг илүү гоё. Тэрийг би бүрийг харуулах хүсдэг байхгүй. Найзуудтайгаа байж би тэ би ийм хүн шүү. Би ингэж хараг. Одоо яг ийм шүү. Тэгээ тэрэндээ би тэнийг гоё юм анзаарсан бас би гоё ганцаараа байж чаддаг хүн байл. Ус тийм байсан юм байлээ. Надад зөөр ганцаараа байх боломж үнэхээр олддоггүй байсан юм байна. Миний мэрэгжил маань юм олон хүнтэй явдаг. Тэгээ найзуудтайгаа тухайд бас насных нь үеийн таарсан дандаа хамт байдаг. Тэгээ ингэсээ ганцаараа байсан чинь би ч юмс ганцаараа байхаар юу юм шүү дээ. Илүү бүр юм. Одоо яг л шолон баг. Ганцаараа байхдаа жаргалтай байгаа ч юм шүү дээ. Одоо ерөөсөө нэг юм юу аахгүй. Ямар ч юу ч хэлдэм бол тэрийг ямарс би гоё эвтэйхэн байсан.
Би ингээд ганцаараа байх Аюу чийл байсан. Тий, аюу чийл байсан. Тэгэл азарт юм байла. Гэхдээ тийм байгаагүй хүнд бол хэцүү шүү дээ. Яг тасцсан тий. Тасцсан хүнд гинтгийн ганцаар бол мөч бас. Би азар харин өстой. Ганцаар өж мэддэг юм бэл. Чи хизээ одоо хөгөөсөө гэр бүлтэй болно гэж боддог. Тийм төлөвлөсөн юм байдаг эсвэл бас байхгүй. За жамаараа явж идэл болно гэж боддог. Ямар ч юм би 32 тоо дэ хүүхэд болно. 32 тоо хүүхэд болно. Гараал. Гэтэ сая наа бодол чинь бас өөртөгцөө. Яа гэсэн манаас хичээ хүүхэд хэсэг хамт амьдраад. Тэс хүүхэд ямар хөөх юм бэ те. А чи дургүйс юм уу? Дургуйч байгаа би зүгээр яг юм хүүхдээс авах хэмжээний мэдрэмжийг би авч зөв өмнө үзээгүйсэн бэл. Яг манай том их 6 хүүхэдтэй л те. Тэр үед би тэгтээ жоохон байсан ч юм зөв мэдэрч чадаагүй юм. Сая зүгээр яг би яг юм ойтой хүүхдээс те нэг настай хүүхдээс яг юм мэдрэмжийг авч би яг юм би одоо энэ хүн дэрийг гэж авч би яг өөрөө хүүхдэр би яах юм бэ гэж бодож байгаа. Тэгээ бүр амар юм жаргалтай болоод болдгоо. Ямар ч юм зүгээр гэл өөдс гэл эрэнгүүт хайлж авсан. Хүүхд чи ийм учиртай зүйл юм ш та. За гэж л бодсон. Тэгээ суух тал дээр бол мэдээж би гоё бэлэн гэдгээс илүү биш юу юм бэ? Яг ахуйн амьдралаа болгож чадчих юм дээ. Ахуйн амьдрал гэж одоо эхнэрээ нэг гайгүй юм гэртээ хүүхдээ хараад юм таатай суухыг хэлж байна. Яг хамт зүтгүүл гоё. Хамт зүтгүүл гоё. Өөрийн гэлтэй Тэгээ бас жоохон нөө нэг юм доголдолтой бодлоо ширээд. Тэр доголдолтой бодлоор нэг эр хүний нэг юм гэсэн юм орж ирээд байгаа. Энэ нэг хөр яах юм үүнд наамс түлхээ. Тэгтээ бол бүх эр хүнд л хамт зүтгүүл гоё л доо. Лужитээ одоо ийшээ тийшээ аялна гэж боддог уу? Нэг боддоггүй. Тийм үү? Тий. Яг нэг хүн юм ч яг бодно гэхдээ хүчтэй биш. Өстө тийм ярьлаа гэсэн юм байхгүй тэл аял маял бол урсгалаараа болчих واخ. Түүний бодож байгаа юм бол одоо өөрөө юм хийх л байна да. Бизнес хийнэ гэсэн юм. Тий. Тэр миний бизнес бол кино. Кино гэж боддог юм. Ямар жанр вэ? Төрөл бүр. Гадаад кино ер нь үздэг үү? Одоо ингээд за кино театраар дөнгөж гарч ийн ч юм уу? Яг тийм кинонуудыг зорж очиж ч юм уу үздэг. Үздэг. Би бүр юу яадаг. Миний одоо ганц яг нөө кино өөрөө кино энэ гэдэг юм да хэрэгжүүлсэн байгаа юм болохоор би зөв гадаад кинонуудын харилцаа ярианы диалогуудыг бичиж авдаг. Тэг бүр уусаа бичиж авмаар санагдал. Тийм юу байдаг шүү дээ. Баахгүй. Бичиж авах шаардлагагүй Instagram байдаг. Тийм баа. Гэтэ би бичиж надад гоё байхгүй. Үлддэг гэж. Би тэр Instagram надад амаг шүү дээ. Чи юу н сошиалаас жоохон хол юм уу? Орш гайгүй. Би нэг жишээл далийн асууч. Чиний Instagram нэр чи яагаад хураа гэсэн нэртэй. Хураа юу. Энэ яг хураагийн хураа бол биш. Энэ одоо яг намайг инээтэй ярихт ч юм уу те. Эсвэл намайг бантахад ч юм уу те. Эсвэл надад нэг ямар нэг юм би жоохон сайдрахад ч юм уу те. Эсвэл тэгдэгс. Завраа байна. Тэг яг зүр тэр юм надад ингээд гоё орцсон баг. Тэгээс яг ийм болохоор аав биш. Гэхдээ сая чи нэг юм ярьж хураа гэдсэн шүү дээ. Яг тэр талаас чи ойлгосон л таа. Яагаад тийм байдлаар өгсөн юм бол гэж бодсон. Бас нэр мэрээ нэг жигнэр хөв болцсон юм л болохоор нэг тийм юу болмоор санагтаад болмоор санагдаж байгаа. Ерөнхий яг тийм шуумаар юмар санагдаад одоо нууц
нууц байна гэж одоо юу гэх юм. Одоо хүн хараад нэг болд ирдэг гэдэг юм чинь тэгэнгүүт. Нэрийн гэдэг юм бол мэдээж биш шин мэрэгчд болохоор юм чинь бас маягилж байгаа хэлбэр биш. Чи бас мэрэгдлийнхаа нэг юм бас нэг юу л анхаарлыг татах ч юм уу те надаа хэрэгтэй л юм гэдэг талаас нь. Тэгээд ямар кино очиж үздэг гинэ? Очиж үздэг. Тийм. Ингээд сүүл гарсан кинонуудыг жисэн яриад за үеийн бичиж авдаг. Сүүлд хизээ кино театрт кино үзсэн. Сүүл би яг кино театрт яг өөрөө зөв кино үзье гэж очдгүй. Найзууд үзье гээл те. Бараг миний төлбөрийг төлөөл үзсэн. Би бол өөрөө тэр нь бол кофе авчуудгүй киноч үзчихээ үздэг уусаа нэг юм гэдэг. Чи тэгээд чөлөө цагаараа юу хийдэг? Наадан дээр чинь нэг гоё юм. Би харин чөлөө цаг би зүгээр л юм өөддөг юм бэл. Ганцаараа байхдаа ч өөддөггүй. Юу хийгээд өөддөг? Юм бодож байгаа юм болов. Юм бодож байгаа л өөддөг байгаа л үү. Би ингээ бүр анзаардаг хгүй ингээд аль болох гаднаасаа өөрийгөө харах гэж юм. Яг энд ингээ зогсож өөрийгөө харах гэж байгаа юм шиг ингээ бодож үзмэтэй ингээд юу чийг байгаагаар нь л өөдөхгүй байгаа байхгүй. Үчигт юм бодоо суугаад байна гэж байхгүй. Гүлийнч гэх юм уу те. Тэр нь надад бүр юм бэлтгэл шиг юм болд нь шүү дээ. Би үүнээс киноноос аягүй бас уйдцаа. Яг л би бүр багада кино паркад ажилладаг гэсэн. Тэгээд өдөр болгон кино үзнэ. Кино үзэхээс өөрөө бас хийж ажиллахгүй. Кино үзээс сууж хүмүүс орж ирэнгүүт хүний асуусан киног нь өгөөл гаргана. Тэгэл өглөөний сойроо бол кино үзнэ. Тэгээ миний бас мэрэгчлээ сонгох болсон шалтгаан. Тэг. Би анх жүжигчин гэдэг мэрэглэл мэддэг байсан тий. Гол дүр гэдэг хилэмжийг мэддэг байсан. Би зүр анх ингээл паркатанда кино үзээс сууж манай нэг ах орж ивэл ямар кино харж байгаа гол дүр нь хийн гэдэг. Тэгсэн чинь би яг анх удаа гол дүр гэдэг үгийг сонсоод миний үзэж байгаа юмд гол дүр гэдэг юм байгаа юм байна гэх тий. Тэгж яг бүр илүү анхаарлаа төвлөрүүлээд тэгээ юу н айгүй кино үзээ басаал. Тэгээ одоо миний багтаа үзсэн кинонууд энэ тийм IFTV дээр нөө үнэгүй байж тийм лоолиуд багцсан гэж орсон. Тэгэхээр кино паркатыг дампууруулсан газар. IFTV. Ингээд байнга үзээл баймар тийм кино байдаг уу? Байд би яг нэг тийм төрлөө. Нэг үзье юм аа. Дахиж үзэх дуртай ялангуяа юм хүм мэдэх ч юм уу те. Шинэ юм хажууд нь байгаа байхгүй. Тэгсэр нэ. Хоочнод. Тэр имийг үзэх одоо тарих ажиллах гэдэг нь тэр шинэ имийг үзэхээр тарих ажиллах гэдэг байхгүй. Тэр талаас ч юм уу мэдэхгүй зэ. Би сонирхол хоолмол ингээ гоё игээл гэртээ нэг хөнгөт. Аль үзсэн юм үзэх гээд би энийгээ бодох. Яа юм бол. Наач нэг тийм бодоод тах юм. Таны бодож юм бэл. Тэгээд сүйд нэг юм харсан чинь Instagram-аас харсан чинь хүн ингээ нэг үзсэн юм уу дахин үздэг хүн яадаг гэлээ үз. Ямар ч нэг дэвшилтэд нэг юм байсан. Энэ ямар ч зөв. Гэдэг ерөнхий утга би яг тийм юм мартчих яг хэлсэн юм. За тийм ямар кино? Одоо энэ нөө киноны нэр шийдлэг гэдэг юм орж ирээд байх юм. Тэрний тоглосон кино гэсэн байхгүй. За үгүй юм үзсэн. Орж ирэхгүй байна. Нэг одоо Friends шиг ч юм уу ингэж байнгын Friends үзье. За тэгвэл ямар дуу сонсдог юм? Ямар төрлийн байнгын хипхоп. Монгол дуунуудаа илүү сонсдог юм уу? Тийм монгол хипхопчуд маань л гоё. Хипхопч гадаадыг бас сонсон. Бүгд хипхоп бол тэгэл бүгдийг сонсон дөө. Фана. Байгалийн бэлгээр ирч хүчийг мэдэр. Одоо яг би юм за энийг бараг сүүлийн асуулт тарах уу асууя гэж үзэхэд одоо чи түрүүнээс хойш ингээл за би өөртөө аягүй сэтгэл хангалуун байгаа. Одоо яг өөрөө хаана явж байгаа мэдээ бараг ингээл тэгж байгаа штэ. Чи гэрийнхэн талаас бодож үзчихсэн юм ингээл. За би одоо ээжийн хувьд ч юм уу гэрийнхнийхээ хувьд би ямар аваад гэж боддог уу? Бодсон. Гэрийнхний талаас бол би одоо жоох хөвгт юм шиг л шүү дээ.
яг манай ер нь миний одоо гэр бүлд бол манай хамаатан цаадныг урлагийн үр нь байхгүй. Тэр үнхээр яг нөө урлагийн лайфстайлыг сайн мэддэг хүмүүс байхгүй. Яг бүгд үнхээр юмар ойлгож байгаа. Тэгээд яг манай гэрийнхэн бол намайг маш сайн дэмждэг заяа. Маш чөлөөтэй байлгадаг. Гэхдээ тэр хүмүүсийн харах үнц нь болохоор яг намайг юм хийж үтэхгүй байгаа юм шиг. Би болохоор яг өөрийнхөө болохоор юугаар болохоор ингээл одоо юу гэжтэй болох ингээл үзэл яваад байгаа байхгүй юу? Ер нь бол үзэл тэгэд манай гэрийнхэн болохоор яг нэг юм хийгээд орлого авдаг гэдэг нэг тийм ажлыг л ерөнхий мэддэг гэх юм уу. Миний талаас болохоор зүгээр хамаа намаагүй юм хийчихгүй, зүгээр хамаа намаанд орчихгүй. Оролдоо л үзэх гэх. Тийм чи мөнгө нь бас ингээ ороод ирчдэггүй те. Ингэснийхаа дараа ингэдэг тэгдэг гэл. Тэрийгээ би бол яг ойлгох тайлбарлал гал үздэг. Тэгээд гэр бүлийн талаас бол тэг намайг манай гэрийнхаа аюу одоо ихчтэй ингээл харьцуулдаг байхгүй. Тийм жүжигчтэй. Тэнгүүт тэдний хувьд болохоор те амар ингээл томор л харьцуулж юм шиг. Тэгвэл миний хувьд тэр харьцуулж байгаа хүмүүсээс сонсонгод би бүр за болчихтэй. Тэ. Одоо манай тэр хүмүүс болохоор ингээл бараг бүх юмд орсон үнийг л энэ мундаг л гэж бодоод байгаа шиг байна. Өстө тэр чи ингээ яваадсан биз дээ гэл тэ. Тэнгүүт манай тэ миний нүдэр бол манай урлагийн салбарынхаа тэр хүн тэ өөр нэг юм гар харагдаж байгаа шүү дээ. Тэгэл би дотор загч нарайч тэ гэхгүй юм даа гэх. Тэгэхээр тэр л харьцуулж байгаа хүмүүс харж марангууд. Зүгээр л нэг одоо бас тэр үеийн хүмүүсийн нэг юу юм болов одоо энэ Facebook-ийг баг Google гэж бодоод байгаа юм тий. Facebook-ийг Google гэж боддог. Ер нь ингээ Facebook-оор гарч байгаа мэдээллийг жинхэнэ зургатаар гардаг мэдээ гэж бодд юм уу? Одоо юу мэдхгүй зүгээр тэр зүйлээр харагдж байгаа юм л бол тэр хүн ингээд ажилдаа яваад байна, хийх юмтай яваад байна гэж хараад байт юм уу мэдхгүй зэ. Тэгэл чи тэ ээж та аюусаа ярилцдаг үздэг тий. Тий. Ярьдаг шүү дээ. Тий ээжтэй. Намайг ээжтэйг ярьж мэж байгаа чи хамаагүй ярьд юм ярьдаг маань нэзэ. Тэгвэл би бол тэрийг ээжийг ойлгохыг мэдж байгаа. Тэгвэл яг одоо гац чиний хувьд яг red flag тийм эмгтэй хүн. Ийм одоо зан гарах ч юм уу, ийм үйлдэл гаргахад л биш шууд ингээл за болиё гэж чигшдэг. Эрэгтэй бас байж байна. Нэг сан ааш тал тэр юм бол би зөөр ялгаж харьцаж байгаа эмэгтэй. Байвал. Тийм. Ялгаж харьцвал. Түлэрийн надтай нэг сайхан харьцлаа. Тэн нэг онцгойс ч юм уу те. Тэгэд веб татж байгаа юм гэдэг. Тэгэхээр орон тэр юм гэдэг тамхины татчвал надад илүү гоё харагдана. Тэгвэл надад зөв веб татж байгаа юм гэдэг юм. Сан яапсан харагддаг. Чи татдаг уу? Би тамхинаас доо гарцсан байна. Тэгээ веб татж байгаа. Вебийг уулна айгүй олон орнуудад уулна. Хориглол Монголд мэдхгүй би бас харахад айгүй жоох хүмүүстэй дэлгүүрүүд өгөөд идэв шиг л зэрэг дэлгүүрүүд яг бас жоохон ойлгодог юм уу? Би тэр тамхи татдаггүй гэж веб татаад байгаа хүмүүст бүр амар харамсдаг. За тэгэхээр ер нь тэгтээ амар веб надад амар илгийн санагдав. Тэр хүмүүсийн нөгөө нэг одоо зөвтгөл гэх юм уу тэгээд юм л шүү дээ. Ингээд тамхинаас илүү бага хордуулна гэх биш ээ. Тамхинаас гарч байгаа учраас веб татж байгаа ч юм уу тийм. Хийдэл анханасаа бол тийм бас зориултаар ирсэн баг. Зориулж явах маркетинг л та чаас. Чиний red flag нь. За миний red flag гэх юм бол жаа бүдүүлэг би бол хараал хэлдэг үнийг бол бүр эхнээсээ л ер нь үгүй гэнэ. Эргэжтэйчээс эмгтэйчээс дондоор нь гш гэдэг ч юм уу те тэгэхэд л би шууд уус үлээл энэ биш юм байна. Тэгээ өөрийгөө айгу дөвөөлөгдөг хүмүүс. Би тэр одоо ялангуяа урлагийн хүмүүс ахын бол
би тэр юм тоглож байсан ч харсан уу гэд. Чи тэр клипийг мэдүүд юм чи би байсан шүү дээ гэж юм уу. Тэгээ эсвэл ингээл одоо намайг за жүжигчин гэж мэдлээ гэж бодоход яг миний одоо яг чи тэр жүжигчин мэдхүү тэр чинь амар тийм ш ч юм уу. Эсвэл яг өөрсдийнхөө хамтарч ажиллаж байсан хүмүүс амар муулаад байдаг ч юм уу. Тийм. Эсвэл заавал нэг урлагийн юмнаар биш ингээд тэр охин мэдхүү тэр охин миний ороос биччихсэн ч юм уу. Тэр залуу миний анаас гүйд шүү дээ. Наа тэгжсэн ч юм уу. Нэг тийм бас амар. Тийм наа чи бас миний юу юм бэ? Red flag юм байна. Наа чи бүр найзын тал дээр хүртэл. Тийм. Тэр За, урилга авч ирсэн дахиад баярлаа. Тэгээд өө сонирхолтой ярилцлага өрнүүллээ. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч сайхан дурсамжаамд BNG вайныг саяны хоёулангийн уусан вайныг бэлэг болгож байна. за баярлаа. Одоо хүнээс wine бэлгийн авч. Тийм үү? За, одоо чи гоё үзэгчдтэй гоё хэлэх үг байна уу? Ингээд миний асууж чадаагүй асуучаасаа гэж бодсон тийм асуудал. Асуултаа. Тийм. Ингээд тэрийг асуучаасаа гэж бодоод хариулмаар байсан юм байна уу? Баггүй. Тэгвэл би чамаа сайн ухсан байна. За үзэгчдээ өнөөдрийн зочноор залуу жүжигчин Болд Эрдэнэ оролцлоо. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Сайхан дурсамжийн хамт BNG.